Сүүлийн жилүүдэд бүгд нарамдах Казахстан улсын Алматы хотын төвлөрөл эрчимтэй нэмэгдэж, өдөрт зорчих тээврийн хэрэгслийн тоо 1 сая хүрчээ. За үүнээс шалтгаалж тус хотод төвчрөл үүсэж иргэд бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан скутерыг түрээслэж ундаг болжээ. Тэгвэл тус хот энэхүү тээврийн хэрэгслийг хэрхэн зохицуулж, замын хөдөлгөөнд оролцож байгааг газар дээрээс нь манай сэтгүүлч Соёл Эрдэнэ бэлтгэсэн байна. За бид бүгд нарамдах Казахстан улсын Алматы хотод ажиллаж байна. За Алматы хотын тухайд сүүлийн жилүүдэд хүн амын өсвөлт, автомашины тоо нэмэгдэж, энэ хэрээр шин тутамд гарч ирж байгаа тээврийн хэрэгслүүд хэрэглээнд дэвтэрж эхэлсэн байна. За өнөөдрийн байдлаар Алматы хотод 16,000 орчим цахилгаан скутер иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлж байна. За тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 6 дугаар сард замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, А1 ангиллын 70 дахь эрхийн үнэмлэхтэй хүн унаж 18 насд хүрсэн хүн унана гэдгийг бол хуульчилж өгсөн. Мөн ангиллыг тодорхой болгож өгсөн байгаа юм. Тухайн жолооч нь дугуйн зам болон явган үний замаар зорчих ёстой гэж бас хуульчилсан. Хэрвээ тухайн замууд нь байхгүй тохиолдолд автозамын зорчих эсгийн баруун игнэгээр зорчиж олно гэдгийг хуульчилсан байгаа. Яг одоо бид бол ундаг дугуйн зам дээр зогсож байна. Энэхүү замаар бол цахилгаан скутертэй хүмүүс мөн зорчиж болно. Энэ замаар явахдаа бол дээд хурд нь 25 км/цагийн хурдтайгаар зорчин. Харин энэ зам байхгүй тохиолдолд явган үний замаар зорчихдоо дээдлэн 6 км/цагаас хэтрэхгүй хурдтайгаар явахыг бол мөн тус хуулинд нь бол хуульчилж өгсөн байгаамаа. Өнөөдрийн байдлаар Алматы хотод цахилгаан скутерийн 600 орчим зогсоолыг мөн шийдэж өгчээ. Зам дээр тэмдэглэгээ хийж зогсоолуудыг шийдэж өгсөн. Өнөөдрийн байдлаар цахилгаан скутерийн 600 гаруй зогсоолыг бид хийгээд өгчихсөн байгаа. Гэхдээ энэ хамгийн оновчтой шийдэл учраас цаашдаа бид 3,000 орчим ийм зогсоолыг ойр ойрхон шийдэж өгөхөөр ажиллаж байна. Иргэдэд тэмдэглэсэн байгаа зогсоолд заавал байршуулах биш, хүний хөл хөдөлгөөнд саад учруулахгүй талбайд аваачиж орхижуулна. Харин манай ажилчид байнгын эргүүлд гардаг учраас зогсоолд байршуулж цэгцэлдэг. Сейчас переводим весь общественный транспорт на газ и бид аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сан жижиг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд зогсоолууд хийгдсэн байгаа. Хотын захиргаа болон аж ахуйн нэгжүүдийн хооронд дундын чат байдаг. Маш хурдан ажиллахын тулд тэгж хамтарч ажилладаг юм. Бид нар тэрхүү чат дээрээ буруу зогсоосон скутер ч юм уу дараа нь яаж ажиллах вэ гэдэг дээр санал бодлоо солилцдог. Хэрвээ хотын захиргаанаас томоохон арга хэмжээ зохион байгуулвал тухайн бүсийн скутерүүдийг идэвхгүй болгож унтраачдаг. с парками эти вопросы прорабатываем по обновлению подвижного состава. Около 2 лет уже пользуюсь самокатом. Скутертэй автозамын хөдөлгөөнд оролцох тохиолдолд заавал жолооны үнэмлэхтэй хамгаалтын малгай өмссөн байх шаардлагатай байдаг. Явган хүний замаар скутертэй явах тохиолдолд скутерийн хурд 10 км/цагаас хэтрэхгүй байхыг хуулиараа зохицуулж өгсөн. Я бы сказал, можно еще увеличить. Дугуйн замын хөдөлгөөнийг ч гэсэн гэрлэн дохиогоор зохицуулж өгсөн нь аюулгүй байдлыг хангасантай холбоотой. Как вы можете увидеть, то есть это Алматы хотод өнөөдрийн байдлаар 2,800,000-аас 3 сая иргэн амьдарч байна. Харин замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 800-аас 1 сая орчим тээврийн хэрэгсэл оролцдог. Тэгвэл тус хотод манай улстай адил автозамын төвчрөл тулгамдсан асуудал болоод байна. Иймдээ цахилгаан скутер түрээсийн үйлчилгээ бий болж өнөөдрийн байдлаар тус хотод 3 аж ахуйн нэгжийн 16,000 орчим цахилгаан скутер хэрэглээнд нэвтэрсэн байна. Харин тухайн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгийн баруун игнэнд тусгайлсан зам бий болгож гэрлэн тохиолтой болгожээ. Мөн тухайн тээврийн хэрэгслийг байршуулах зогсоолуудыг аж ахуйн нэгжүүд шийдэж өгсөн байна. Цаашдаа 600 гаруй байгаа зогсоолыг 3,000-д хүргэж дугуйн замыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэсэн юм.